8 цаг гэртээ зарцуулаад 8 цаг амьдрал дээр хизээч тийм юм байхгүй. Та зүгээр цаглаад хийн бид нар бусдыг хийн гэсэн чинь нэрээ тийм юм шүү дээ. Холбоод өгье гэл тэгэн штэ. Тэгээд та хоёр тэгнэ штэ тий. Бараг кино болчихгүй бид нараа. Яасан байцгаана гоо тэгээд бизнес builder network members-ийн одоо анхны зочид болж энэ анхны видео контентэд орж байгаадаа маш их баяртай. Намайг наран цэцэг огтой болгоо гэдэг Timely CGM ажилтны цаг хүртэлийн хол платформын үүсгэн байгуулагч энэ залуу байна. За намайг Jasmine гэдэг Ketomo Foods компани үүсгэн байгуулагч юм байна. Сайн байцгаана уу? Намайг Цэгмэд огтой Батцэг гэдэг Бүгло хүргэлтийн үйлчлэгээний компани хүргэл логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани үүсгэн байгуулагч. За манай Ketomo Foods компани 2019 онд байгуулагдсан. Тэгээ эрүүл хоол, хүргэлт үйлдвэрлэлд үйлчилгээ гэдгээрээ хүмүүс нэгэн танигдсан баг гэж бодож байна. Тэгээ кето хоол нөөцөө салсан дэлгмийн хоолнуудыг яг өглөө болгон таны гэрийн үүдэнд хаалганд өгшөд хөргөж өгдөг юм л амархан үйлчилгээ юм байна. Тэгээ Монголд бол анхдагч компани байсан, анхдагч хүргэлт нь байсан. Одоо бол маш олон дүү бизнесүүдтэй болсон байгаа. Тэгээд хотын төвд бас нэг яг хоолны газартай зориуд ирвэл бас идэх боломжтой. Шууд ороод үйлчлүүлэх юм газар байгаа. За тэгээд удахгүй CUJ 25 хамгийн ойрын салбараасаа шууд бэлэн худалдаа авах их боломжтой. Энэ өдрийг бид нар эхлүүлэх гээд яг ажиллаа хийгээд явж байна. За мөн онлайн хичээлүүд бас үздэг ийм компани байна. За Timely MM нь болохоор байгууллагт ямар нэгэн нэмэлт төхөөрөмж шаардахгүйгээр ажилтны эрсийг бүртгэдэг цаг хүртгэлийн ухаалаг платформ байгаа. За тэгэхээр бид нар мэдж байгаа шүү дээ. Хуучин болохоор ингээл цаасан дээр бүртгэл эсвэл нэг төхөөрөмдрөөш 3-аа дараал гэдэг байгууллагаас одоо ямар ч тгийх шаардлага байхгүй. Timely MM гэдэг аппликейшн хүн болгоны утсан дээр ингээс аппликейшн байхад л цагаа автгуулах боломжтой. Тий, яг өнөөдрийн байдлаар бол одоо Timely-г 1400 орчим байгууллагын 40 орчим ажилтан өдөр болгон цагаа бүртгүүлээ ингээ явж байгаа. Тэгээ бид нар нэгсүүл судалгаа хийсэн. Ер нь 150 ажилтнтай байгууллагын цагийн тайлан гаргахын тулд ойролцоогоор 7 хоног гэж байгаа байхгүй. Хүний нөөц болон нэгтлэнгүүд. Бид манайх яаж байгаа вэ гэхээр ганцхан доошлуур дараад тэрийг ердөө 2 минут 1 минутын дотор татчих авах боломжтой. Тэгээ зөвхөн цаг хүртэл гэхгүй ор дотрын шалгалт, судалгаа, за тэгээ байгууллагын мэдээлэл, дотоод чат гэх мэтчил маш олон төрлийн функцүүд байгаа гэсэн. Тэгэхээр үнийн хувьд бол маш хямдхан одоо нэг аяг ч одоо кофе авч хүрэхгүй үнэтэй. Нэг ажилтны сарын төлбөр нь 4000 4900 гэсэн хоёр төрлийн багцтай юм үйл ажиллагаа ингээ хийгээ явж байгаа. Манайх Бүгло гэд хүргэлт логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За ихэнх хүмүүсээс ном зардаг гэж мэддэм байлээ. Гэхдээ ер нь бол суурь нь логистикийн компани гэсэн үг. Тэгэхээр онлайн шоп, e-commerce эрхэлдэг хүмүүс маань хүргэлтээ мэдээж өөрсдөө хийх боломжгүй шүү дээ, тий. Өөрсдөө зөвхөн борлуулалтанд анхаарад хүргэлт болон агуулгын асуудлаа одоо манай компанид татгаж болно гэсэн. Нэг хүргэлт 6000 төгрөгөөр хүргэлт хийдэг. Тэгэхээр хотын бүх бүсэд ялгаагүй одоо энэ үнээрээ үйлчилдэг. Тэгээд мөн одоо байгууллагатад 10 жил болж байгаа. Нэлээд туршлага хуримтлуулаад явж байна энэ чиглэлтэй. Тийм. Тэгэхээр одоо онлайн шоп эрхэлдэг, e-commerce эрхэлдэг, дэлгүүр ажилуулдаг хүмүүс маань манайхтай холбогдоод хүргэлтээ найдвартай шийдүүлээрээ. За баярлалаа. Нэр яг тэгдэг юм. Би бас нэг номоор л мэддэг байсан хүргэлт юм шүү дээ. За миний хувьд болохоор юу яжсэн? Би ч өөрөө бизнесийн удирдлагын магистраар сүүлд нөгөө удирдлага ихтэйм сурсан байхгүй. Тэгээд сурч дуусчаад яг ингээд төгсөө диплом дээр авчаад ингээд би чи нэр юу сурчваа те бизнесийн удирдлагын магистр болсон байж тэгээ өөрөөсөө ер нь нэг тийм асуулт өөрт ирдэм билээ. Тэгээ би чи одоо өөрөө ингээд бизнесээ яаж удирдах хэрэгтэй вэ гэдэг. Яг тухайн үед нөгөө бизнесээ эхлэх байсан байхгүй. Тэгэхээр яг би өөрөө ном орчуулж гаргадаг гэсэн, номын дэлгүүрүүдээр борлуулдаг гэсэн. Тэгээд одоо надад одоо юм бүтээгдэхүүн байгаа юм байна. Тэгэхээр би энийгээ ер нь яаж одоо бизнес болгох уу, илүү өргөжүүлэх үү, 2 жил сурсан мэдлэгээ яаж ашиглах уу гэж өөрөөсөө ер нь асууж эхэлсэн. Тэгээд номоо нэлээд онлайн одоо вебсайт болон пэйж хуудасаар зарж эхлээд тэгээд тэр маань ингээд айгүй одоо тухайн үед чинь 10 жилийн өмнөсөө тухайн үед хүмүүс ихэвчлэн номын дэлгүүр тавиал ингээд зардаг гэсэн. Нэг тэгэж одоо буст тэгээд ч юм уу те эсвэл вебсайтаар ингээд хүргэлтээр ингэж өгдөг байсан аахгүй. Тэгэхээр тухайн үед номоо тэгж зарж эхлээд өөрийнхөө номыг зарж эхлээд тэгээд ер нь ингээд айгүй боломжийн юм байна гэ. Тэгээд цаашдаа ингээд өөрөө хүргэлтийн ажилтны энэ төр аваа. Тэгээд өөр хүмүүсийн номыг хамт зарж эхлээд
бусад онлайн дэлгүүрүүдтэй хамтарч эхлэе. Тэгээ ерөнхийдөө нэг ингээд алхамаар багаар өргөжөөд өнөөдөр хүрсэн байна. За миний хувьд таймлиг ер нь яг яаж хэлсэн юм бэ? Анхны санаагаа яаж болсон юм бэ гэхээр би өөрөө програм хангамжийн инженер мэргэжилтэй девелопер хүн байхгүй. Яг одоо ингээ гар утасны аппликейшн хийдэг. За тэгээ 2011 онд ер нь сургуулаа төгсчөөд девелоперуудад нэг юм байдаг. Байнга ингээ асуудал хайж явдаг. Хаана асуудал байна? Ингээ тэрийг шийдчихсэн, хэрэгтэй юм хийчихсэн гэдэг. Одоо маш олон төрлийн аппликейшн хийж исэн байгаа. За болцооны аппликейшн, киноны аппликейшн, тоглоом, захиалгын платформ гэж хийж исэн нэлээд хэдий хийж байгаа. Тэгээ би чи яг Sketch-д ажиллаж байхдаа энэ AD-га бид олсон байгаа. Ямар процесс үүссэн бэ гэхээр анх нөгөө цаг хүртэл дээр ингээд очиод цаг хүртүүлэх гэхлээр маш их ойчрүүсдэг. За тэгэл нөгөө цаг нь ороогүй өсөлт явуулахад төвхтэй. Тэгээ би бодохгүй юу. Гэхдээ энийг би ч өөрөө мобайл девелопер юм шүү дээ. Тэгээ энийг яагаад ингээд гар утсан дээр зүгээр аппликейшн хийгээ шийдчих болохгүй гэж анх санааг олж ирсэн. За тэгээ ковид үед бүр баталгаажсан. Ковид үед бол бид нөгөө гэрээсээ ажилтдаг. За тэгээд энэ тэнд ингээд гадагшаа явах болохоор жоохон хэцүү тийм үе байгаад байсан. Тэрэн дээр яг санаагаа бацтгаад 20 онд одоо ковид гарч ирэхээс өмнө яг анхны нөгөө прототип хийжсэн гэсэн. Тэгээд ингээд нэг ойролцоогоор нэг 40 хүнтэй нэг байгууллага дээр туршуулж үзэхэд бол аюу байтаа явцсан. Тэгээ 21 онд анх за энэ юу нэг болох юм байна. Энийг ер нь цаашаа хөгжүүлээ яваа гэдэг анхны хувилбараа гаргаад танилцуулаа явж байсан. Анх энэ таймлитай хамт бол бас нэг 3 платформ аппликейшн цуг хийгээд гаргаж ирсэн. Тэгээ бид нар чинь нөгөө дижитал Expo гэдээ болж исэн юм 21 онд. Тэнд ингээд танилцуулгаад тэнд ирж байгаа 800-900 хүнээс 80% дандаа таймлэр төвлөрөөд байсан байхгүй. Ямар сонирхолтой юм бэ. Гэхдээ монголчууд ингээд гар утсаараа аппликейшнаар цагаа бүртгүүлж чадахгүй гайхчихсан байхгүй. Тэгээ бид нар за энэ бол ер нь гой санаа болчихсон юм байна. Энэ явах юм байна гэдэг улам баттгаж аваад нөгөө гурвыг нь шууд болж исэн. Тэгээ таймлыгаа 21 оноос хойш ер нь тасралтгүй ингээд хөгжүүлээд өнөөдрийн энэ одоо 1400 харилцагчийн итгэлийг хүлээсэн платформ ингээд болцсон ингээд явж байгаа. Би яг танахыг Horeca-гийн экспортерс харж ирсэн. Хамгийн Horeca-тас бид нараас жил болгоо юм. Би өөрөө нөгөө Horeca-гийн хүн учраас бүх экспорт ночтой. За миний хувьд хэм бол их сонирхолтой. Би өөрөө олон улсын сэтгүүлчд судлаач мэргэжилтэй. Хятад төгссөн. За Монголд болохоор дизайнер бас сурч ирсэн. Тэгээ шал өөр мэргэжилтэй юм баггүй. Тэгээд гэр бүл зохиогоод нөгөө яг тийм хитүүний хүний зам ёсны дагуу ингээд сайхан амьдраа явж байгаад за ста маш олон ажил хийж үтсэ. Бизнес руу орсон нь бол одоо яг Ketomo Foods. За энэ үүний өмнө бол нэг энэ одоо хамгийн ганган яг нөгөө тайзныхан зориулсан нэг юм гоё хувцсны дэлгүүртэйсэн. За тэгээд давхар ажил хийдэг төрийн албанд хэвлэлийн төлөөлөгч хийж илаа, сэтгүүлч олон телевизтэй, олон радио, FM багасаа л 14 настайгаас л яг энэ сэтгүүлч энэ чиглэлээр аяг удаа ажилласан байхгүй. Тэгээ явж байгаад төрлөө маш хурдан жин нэмсэн. Тэгээ жин нэмээд нэг 25 6 кг илүүдэл жинтэй нөгөө 40 хэд байсан хүн чинь 70 мал руу орчуулж айгу сонио харагддаг юм л шүү дээ. Намхнаа чиг юм. Тэг яад Монголд ийм шууд бэлэн ингээл хаалган тогшоол өгчдөг. Бид нар айгу ажил хийдэг шүү дээ. Тэнд бас нэг дэлгүүр ажиллуулах гал давхар ингээл тэг төрийн албанд ажиллаад ингээвч ийм үйлчлэгээ байдгүй болоо гэдэг тийм санаа бол орж ирсэн 2017 онд байхгүй тэр. Тэгээ 17 онд гадагшаа усны сургалтанд суух гээд яваад тэр хоорондоо өөрөө яг энэ кетогеник дайет буюу нүүрс ус хасаад өөх тосоо нэмсэн энэ кето дэглэм гэдгээ ч ойлгохгүйгээр хооллоод нөгөө ганцаараа хүн чи яг ганцаараа өөртөө цагаа зарцуулж байгаа шүү дээ. Маш их алхаад нөгөө зүү хооллоод ингээд ихсэн чи жингээ асчлаа ойлгочлоо. Тэгээ энэ ийм учиртай дэглэм байсан байна гэдгийг ойлгоод ер нь бол дэглэм гэхээсээ илүү би эрүүл зөв амьдралын хэм маяг гэж ярих дуртай. Тэгээд Монголд ирэнгуутаа нэг тоогооч ахтай, нэг хөргөлтийн жолоочтой. Тэгээ би өөр айгу сайн эзэгтэй байхгүй. Хоол сайн хийдэг, хоол их сонирхдаг, тийм хоолны соёл дуртай. Тэгээд яг тухайн үед болохоор нэг mining supply компани гүйцэтгэгчлийн ажил хийдэг гэсэн. Тэгээ яг ардаа одоо яг л институтчиг тийм айгу хөөрхөн юм жижигэн галтгооны хэсэгтэй. Тэнд нь хамгийн анхны хоолоо хийгээд эхлээд яг морь тойрны одоо найзаа тэгээ нэг аваар гэдэг ингээд 10 хүнд хамгийн ихний өдөр явсан. 7 хоногийн дараа бид нар 100 гаруй захиалгад талцсан тий. Яг нэг юм эрэлт хэрэгцээнд байсан юм шиг байна. Тий. Тэгэл 9 сард 19 оны 9 сарын 26-нд хамгийн анхны хоолоо явуулсан байхгүй. Тэгээд 19 оны оноос 20 он шилжих шинэ жилээр бид нар 17-уулаа шинэ жилээр тэмдэглэжсэн манай компани. Тэгээ он гарангуйцаа энийг яг ингээ компани засаглал руу оруулаад тий ингээ санхүү юм зөв удирдаад ингээ явах хэрэгтэй байна гэд. Тэгээ ажилласаа гарахад манай гэрийнхэн
За тэгэл ер нь найз нөхөд хүмүүс нэг тата хүлээж аваагүй тэг ингээд мэрэгчлээ хамгийн маа хаяад яагаад ингээ хоол руу орчлоо гэлтэй тэг хоол бол my passion хүнд нэг юм дуртай зүйл байдаг тэг яалтчгүй хоббигоороо нэмээд ингээд олон хүн цалинжуулаад тэг нэмээд ингээд орлого олоод тэг олон хүнээс гоё мессеж аваад эхэлж байгаа байхгүй тэр чинь хүн чинь ингээд жингээ асан турна гоё болно гэдэг чинь тэг дотоод болон гадаад гоо үзэсгэлэн чи зөндөө гоё дагаад ирж байгаа бенефитүүд байгаа шүү дээ тэгэнгүүт ингээд тэрэндээ урамшаад тэг ажилласаа гараад бүр ресторан түрээслээд нөгөө жижиг галтгонд хийдэг байсныгаа болоод ингээд бүр үйлдвэрлэлийн болгоод сүултээ кето хоолны ресторан болгоод за ингээ 2 3 салбартаа олгож үзээ. Тэгээ ковид үеэр ингээд хаагаад ингээд явсан. Гэхдээ одоо л манайх хөргөлт маань болон кафе салбар маань бол ажиллаад явж байгаа. Их сонирхолтойгоор энэ бизнес руу орсон. Одоо л яг эргэлт буцалтгүй хорека салбар руу үйлчлэгийн цочлох үйлчлэгийн салбар руу орсон. Би бас ингээд сүүлийн 2 жил фитнес хийж байгаа байхгүй. Тэнгүүд яг наад хэрэгцээ ч юм уу айгүй их гардаг. Нөгөө хоолоо хийхээс амжихгүй тийм маш их тийм цаг зав гараад байдаг. Тэнгүүд танах яг ингээд хаалганых нь гадаа нь авчирч өгдөг гэж шүү дээ өглөө тий. Тэр чинь бүр хүмүүст бүр аюул боломж олгочихж байгаа. Тэгээ бид нар ингээд шүнжэнгөө үйлдвэрлээл тэгэл яг өглөө үрээр 6 цагт нэг хаач очсон. Тийм 6 цагаас өмнө хоол нь ингээд хаалган дээр юм уу одоо ажлынхан доор ресепшнд ч юм уу төрүүлээд очиод байж байгаа гэсэн үг. Өдрийн турш яг тэрийг ингээд зөв хуваарлаад идэл явхад хангалттай. Ер нь тэгээд бизнесийг яг ингээд өөрт тулгарсан асуудлаас хөвчлэн үүсдэм шүү тий. За мэдээж бол айц одоо байлгүй яах вэ? Ялангуяа одоо технологийн стартап гээл зүгээр ингээл корпорат компанид би чанх ажилладаг байсан. Найзтаа манай 2 хамтруулсан байгуулагч байгаа. За тэгээд зүгээр цалингаа аваад ингээд 5 тухтай бүстэй ингээд орцсон ингээд ажиллаа явж байгаа л гинт ингээд 91 онд стартапын бүүм болсон байхгүй. Маш олон стартапууд гарч ирсэн. Маш олон акселератор төвүүд бий болсон. Тэгэл стартапуудыг байж бол минутрэгээл тэрэнд бас нэгдүгээрт ингээд хөтлөгдсөн. Нөгөө талдаа бизнесийн маань санаа бас ингээд үнэхээр явах тийм мэдрэмж төрөөд исэн өөрт. Бүр яг энийг хийчих юм бол ер нь зах зээл дээр би энийг бол борлуулж чадах юм байна гэдэгтээ маш ихтэй байсан. Тэгээд стартап гэдэг бол ер нь яг тодорхойгүй зүйл рүү орох гээд байгаа. Тэгээд бүтэхүүг нь мэддэхгүй. Тэгээд залингүйч байж болно. За бүтээгдэхүүн зарагдахгүй ч байж болно. Гэхдээ гол нь тэр нэг ихтгэл үнэмшил гэдэг нэг юм дотор гэрэл асцсан. Тэрийг ингээд хараад явж байсан учраас ямар ч гэсэн одоо гэр бүлийнхаа хүмүүстэй ярилцаад хамтруулсан байгуулагч мөн очгээ залуу байгаа. Очтой бас ярилцж байгаа. За хоёулаа ийм зүйлүүдийг туулах бах. За хоёулаа чадах уу гэдээ ярилцж байсан. Тэрнийхээ хүчинд ч бас өнөөдөр ингээд явж байгаа гэж бодож байна. Ер нь бол айдас бол мэдээж байна. Хэрвээ айгаад ингээд хойшоо суугаад байх юм бол миний бодлоор ер нь ямар ч зүйл эхлэхгүй байх гэж би боддог. Тэгэхээр шууд танцуу шаналаад урагшаа тий дайрах хэрэгтэй гэж л миний хувьд бол тэгж боддог шүү дээ. Ер нь миний философи тэр юм шүү. Би бол зүгээр яг за шулуухал тэнэг хүн бизнес хийдэг юм шиг санагдав. Зоригтой тэнэг тий айгаал тэтэрхийн нэхур агаал тий ингээл бэргэд дэвэл нэг юм бүтдэггүй юм шиг санагддаг. Би бод юусаа хайгаагүй бүх ажил бүх юм хаяад тэгэл зүгээр л өөрөө галтгоондоо хормогч зүгээр л ингээл хоол хийгээл орсон. Одоо ч хийсээр л байгаа хийдэг өдрүүд байж л байгаа. Тийм ажилтаа хамгийн гол нөгөө хайртай дуртай юмаа хийж байгаа учраас нэг ядраад ингээд яагаад идэггүй. Миний хувьд бас ялгаагүй нэг тийж одоо нэг тийм айц төрж бол анх бол харин ч бүр ийм зөрөгтэй тий чадна сэтгэлтэй юу ч болж исэн болгоно гэсэн тийм одоо сэтгэл зүйтэй байсан. Тэгсэн тулдаа энэ явсан баг гэж бодож байна. Хэрвээ айсан бол үдээд ирэхгүй байсан баг. За ямар ч ер нь ингээд судалгаанаас харахаар нэг 84 орчим 85% дандаа юм туризм байрны бизнесийг эрхэлдэг юм байна л та тий жижиг дунд бол за бид нар ч гэсэн яг ялгаагүй одоо ч гэсэн туризм байранд л явуулж байна тий туризм гэрээний алдаан дээр маш их өрөнд орсон одоо түрээслэгч нарын хоорондын хууль эрх зүйн орчин бид нар зориулсан ийм гоё зүйл байдгүй юм байна л да. Дандаа түрээслэгч бие хохироод байгаа юм биш. Заримдаа түрээслүүлж байгаа хүмүүс ч гэсэн хогсон тохиолдол маш их байдаг. За энэ том хохирогчийн нэг нь би за ингээд түрээслэгчдийн эрх ашигыг хамгаалах ган холбоо гэд холбоо байгуулсан. За ингээд яг нөгөө нийгэмчүүлүүлээгээд за анх удаага хизээж сошиал орчин тийм гэж бодож байгаагүй хүн чинь ингээд яг өөрийн ингээд бүх юмаа ингээд хатаасаа хатаад хийж байгаа бизнесийг хүн ингээд нэг л өдөр байхгүй болгоо хураачаар тийм уйлал ордог юм байлээ лайв хийгээл орол ингэжсэн. Тэгэд одоо энэ дээр яг ямар ажил хийж байна вэ гэхээр хоёр
өмгөөлийн фирмтэй хамтраад тэгээд хуулийн төсөл өрн барих гад бас олон бид нар шиг маш олон хүмүүс бизнес эрхэлж байгаа. Тэгэхээр төрөөсийн байрны алдаанаас болоод бити хохиросоо гэж үзээд тий. Үнэхээр бол Монголд бол хууль эрх зүйн орчин байдаггүй. Маш хүнд байдаг учраас за ийм ажлыг хийж чинь тэгээд ямарваа нэгэн бизнес хийж байгаа юм. Тэгээд урт хугацаанд бол үр дүнд хүрэхийн төлөө бас ажиллаж байна. Тэгээ ямарваа нэгэн бизнесийг хийхдээ одоо хууль юугаа маш сайн уншаа судлаараа тий гэрээгээ зүгээр ингээд хоёр хүн хоорондоо ингээд гарын үсэг зурах биш. Гэрээ бол хоёр талын харилцан тий тохиролцож зөвшөлдсөж хоёулаа зөвшөөрж байгаа энэ айгүй том юм контракт шүү. Нэг юм маш сайн ойлгодог байх хэрэгтэй мөлий тий. Одоо багч гэсэн мөнгөөр хамаагүй ингээ хуульч өмгөөлөгч аваад тий хуулийн зөвлөгөө аваад өөрийнхөө хүссэн одоо нөгөө юмнуудыг оруулаад тий гэрээнийхээ зүйл заалтыг ингээд өөрчлөөд өөртөө болон тухайн хүндээ хэрэгтэй хоёуланд нь win-win юм маш сайн гэрээ байгуулж ингэж юм ихлээрээ энэ бол одоо манай компани бас миний хувьд маш том алдаа байсан тий алдаагаа одоо сүүлийн 2 жил бол маш хүнд цаг үеийг туулаад явж байна. Гэхдээ нэг асуудал шүү дээ. Даваал гардагаас хойш тий цаг үеийн л асуудал гэх гэж бодож байна л да. За тэгээд бас өөр алдсан зүйл гэх юм бол нөгөө хүн ингээд нөгөө өөртөө байгаа потенциалаа ч юм уу тийм ингээд нэг хүнээс нэхэд идэг те би бас нэг жоохон тиймэрхүү зантай юм байна гэдгээ саяхан анзаарлаад ажилчдад ч юм уу те багийн гишүүдээ ч юм уу хит хурдан чирхгээд идэг те хурданд гүйцэхдэггүй байвал ингээд жоохон асуудал үүсдэг ч юм уу иймэрхүү байд юм байна. Тэгээ бас хитрхи бизнес найз өрөвч бас байх нь буруу юм байна гэдгийг одоо энэ олон жилийн юунаас харлаа л та тийм юм л үзэн тий. Тийм маш олон зүйлүүд үзэж байна. Тэр бизнес эрхэлж байгаа хүмүүс тэр төрөөсийн асуудал юу нэг хэцүү тийм. Маш хэцүү маш. Тий. Тэгэл янз бүрийн асуудлууд дуусчихлаа юм тийм. За тийм миний хувьд гэх юм бол алдаа гэхээсээ илүү ер нь алдаа болсон өөрөө сургамж болдог. За миний хувьд бол айхтар тэгэж томор алдсан юм бол яг одоогоор нь хаалаа. За магадгүй тэрийг алдаа гэж харддаггүй. Тэгээ холбоотой байж магадгүй. Яг ингээд надтай ижилттэй үйл ажиллагаа хийж байгаа юм. Технологийн стартап компаниудын удирдлагуудад найзуудтай хандаж хэлэхэд ер нь бизнесээ аль болох хурдан хугацаанд ингээд пивот хийж бас чаддаг байх хэрэгтэй юм болоо гэдэг. Анх бид нэр 4 бүтээгдэхүүн гаргаж ирсэн гэсэн шүү дээ. Тэгээ дөрвөлнгийн л аваад явъя гэсэн бодолтой байсан байхгүй. Тэгээ яг үнэндээ амьдрал дээр бол тэгэх бол ер нь хэцүү байт юм бэлээ. Тарандаа төрөгчдөг. Нэгэн чинь нөгөө болцооны аппликейшн сайн авахгүй ч юм уу, кино сайтн сайн авахгүй ч юм уу. Тэгээ бид нар шууд тэрийг зүгээр байлсан байгаа байхгүй. Гурвангийн чи одоо 2 жил хөгжүүлсэн юм. Гурвангийн байлгүй зөвхөн таймл руу анхаарч ирсэн. Тэгээ таймл маань үдэ зэрэгтэй явж байгаа гэж бодож байна. За дээрэс нь яг бас нэг сул тал гарах гэдэг зүйл юу вэ гэхээр хитрхи тийм төгс юм хийх гэдэг. Манайхан. Заавал энэ нэг функцийг энийг ингэж ажиллагаанд оруулаад тэгжээж энийг гаргая гэдэг. Үгүй байхгүй шууд ер нь турш хэрэгтэй. Гэхдээ мэдээж нөгөө нэг хэрэглэгчдийг охирохгүй хэмжээнд бүтээгдэхүүн чинь гарцсан байх хэрэгтэй гэсэн. За тэгжээж ингээд хурдан хугацаанд ингээд сайжруулад яваад байгаа юм бол бүтээгдэхүүн дагаад ингээд сайжраад байдаг. Заавал нэг төгс юм гаргах га. Тэгээд цагаа өрөөд идэг. Нөгөө талд нь өрсөлдөгч нар чинь аюу хурдтай явж байгаа шүү дээ. Тийм болохоор аль болох хурдан хугацаанд хэрэглэгчтэй дуршуулаа болж нөө болохгүй нэ гэдэг фидбэкийг аваад ингээд явах юм бол зүгээр юм л гэж бол ер нь. Алдуул алдаад алдаан дээрээ өшөө сайжруулалтад орн хийгээл тий. Ер нь философи нэг байна. Тэ. Миний хувьд одоо яг алдчихсан бас яг процессын дунд ингээд процессын алдаанууд ч юм уу тийм алдаанууд бол зөндөл гардаг л та өдөр болгол гардаг. Тэгээ тэрийг мэдээж сайжруулаад тэндээсээ суралцаад ер нь бол нөгөө өөр жилсэн шиг алдаа бол боломж гэж хардаг. Гэхдээ яг том алдчихсан гэвэл бас ер нь гайгүй байна. Гэхдээ яг ер нь одоо нэг жоохон харамсаж явдаг юм байдаг. Тэр нь юу вэ гэхээр манай компани яг ингээ үүсгэн байгуулагдчих яг зах зээлийн боломж айгүйх байсан. Өрсөлдөө маш бага байсан. Ийм зах зээл бараг одоо эзэнгүй шахуу байсан байхгүй юу? Тэр үед бид нар айгүй удаан ажилласан. Ер нь одоо бизнест хурд гэдэг зүйл айгүй чухал шүү дээ, тий. Ер нь яг тэр үедээ хэрвээ бид нар хурдтай ажилласан бол бидний боломж маш их байсан юм байна лээ. Тэгээд одоо бодоход бол ер нь илүү хурдтай ажиллах байж дэлгэж харамсдаг тий. Чадахгүй зүйлээ магадгүй нөгөө чаддаг хүмүүст нь даатгаад тий өөрөө хийдэг. Тий зах зээлээ өргөжүүлэх тий тэр тал дээр илүү хурдтай л ажиллах хэрэгтэй юм шиг байна. Яг саяныхтай холбоотой бид нар ингээд өөрсдөө бүгдийг хийх гэж зүтгэдэг тий. Тий операшнтайгаа өргөж зуралцдаг. Тэрийг ингээд үнэхээр яг саяны хэлдэг шиг чаддаг газараар нь хийлгээд ингээд явчвал илүү хурдан хугацаанд бас хүрэх боломжтой юм. Тэгэхгүй ингээл өөртөө л бас ингээл нэг санаа олчвал тэрийг ингээл дотроо бацаад би өөрөө л юм үгүй байхгүй тий. Хүмүүстэй хамтраад чад хүмүүстэй нийлээд ингээд
хүмүүс бизнесийг дараагийн түвшинд гаргах. Сайн баг л да. Тийм. Нэг хүн үүсгэн байгууллаа, санаачлалаа. Тэгээ үлдснээ сайн баг л гүйцэлдүүлж штэ. Бага яаж сонгож яаж бүрдүүлэх. Бид нар нөгөө өөрсдөө хитрхи нөгөө ингээд үйл ажиллагаатайгаа оролцолтоод компани яаж өсөх үү гэдэг дээр ерөөсөө амжихгүй штэ. Өглөөс ирээл орой унтаад, яг өдөр тутмын операшнтайгаа зурлаад яваад. Компани өсгөх тал дээр ерөөсөө айгу бага ажилласан гэлээ. Тийм бас яг тэгж. Нэг ийм гоё үг гэдэг юм лээ. Гитавтай балконы гэдэг байгаа байхгүй. Захирлууд нэг удирдлагууд ялангуяа ингээд хит ингээд процесс донд орчдөг. Тэгээ бизнестэй юу болоод байгаа бүр төрчдөг гэж байгаа байхгүй. Чи тэр ингээд балкон дээр хараад ингээд доор юу болж байгааг ингээд харах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Яг үнэ. Том зургаар нь харах. Тэгэх юм бол илүү ийм бизнесээ бас зөв чиглэлд нь авч явж чадах юм байна гэж ярьж. Би нэг удаа нэг захиалга айгу унаал. Тэгээ баярын өмнө хүмүүс чинь ингээд тоохолчдөг шүү дээ. Эрүүл хоолчин бас юм сезонны маягтай. Ингээ байдаг тураадаг ярьдаг групп руу ширэлцэн суужсан чи манай нэг бариста охин цагтлаа хийгээч гэдэг. Тэрс орондоо охин байна. Орж ивэл надад тамаа авахгүй гэж гүүштэй. Та зүгээр цагтлаа л хийн. Бид нар бусдыг хийн гэсэн чи. Нэрээ тийм юм байна штэ гэж бодчихлоо шүү дээ. Мундаг ажилт мэйжээ. Нэг мөрөөд бол биш яг зорж авсан зорилго олон зүйлс бол байсан. Та мэдээж эцэгтэй хүн учраас тэ нөгөө цаг нартай ажил ингээ тгийгээл бас арай эрэгтэй хүнийг бодоход юм карьерийн хувьд өсөлт бол нэлээд удаан байдаг юм шиг надад анзаарагддаг л да. Тэгээ бизнес эрхлэнээс болж алдсан зүйл ч зөндөө их байгаа. Цаг хугацааны хувьд тэ юмыг авсан тавьсан алдсан зүйл ч гэсэн их байгаа. Тэг нөгөө тэмцэж хайрлж яг л ингээд өөрөө брэнд үүсгээд тэр брэнд ингээд хүмүүс таниулна гэдэг чинь маш их цаг хугацаа, энергитэй, сэтгэл зүрх бүх зүйл бидний бүр ингээд хайр шингэж байгаа шүү дээ. Эдис мэн шингэдэг байхгүй. Тийм учраас эндээ ингээд гол анхаарлаа төвлөрүүлээд бас гэр бүл бусад зүйлсээ жоохон орхигдуулсан тий алдсан алдаанууд бол байгаа юм шиг надад бол санагддаг. Тий. Яг баланстай л явах юм бэлээ л дээ. Юм бол баланстай байх юм байлээ. Тэгээ алдсан зүйл гэвэл бол маш их цаг хугацаа бусдад зориулах цаг хугацаа. Тэгээ өөрийгөө хөгжүүлэх дээр ч юм уу олон зүйлийг бас хоошин тавьсан байх гэж боддог. За би одоо нөгөө мэрэгчлэр ингээд өөрөө ажиллаа хийгээд явна гэж бас их боддог байсан. Тэгээ нөгөө бусдын лэдлийн ээж болоод ингээл тий өөр цаг нартай ажиллаж ингэж явж байгаад одоо энийг бүр хайцсан. Тэгээ одоо ер нь бол нэг оройтдгүй юм байна гэж одоо тий одоо дахиад нэвтрүүлгээ хий, подкаст хий тий. Өмнө гарыг би ингээд нэг юм хүмүүс тийм өгөх дуртайгүй юм шиг байгаа. Ямарваа нэг юм өгөх, ярих тий. Өглөн тийм юм уу, төрхтөө тийм юм уу? Одоо явхандаа тийм болцсон юм уу? Тэгэхээр бас нэг юм гэдэг байгаа шүү дээ. Тийм л юм шиг байгаа. Тэгээд бас бусдад нөгөө эрүүл зөв хэв маягийг өгөх дахиад сэтэл маань ерөөсөө ингээд мөрөөдөл маань унтраагүй учраас одоо дахиад шинэ эрхлүүлж байгаа. Nice. Миний хувьд бас ялгаагүй яг мөрөөдлөө гэсэн чинь мөрөөдөл яг зөв бизнес хийнэ гэдэг маань айгүй олон зүйлийг золиослдог. Яг бизнес хийж байгаа хүн маань өөрөө ч хэлсэн шүү дээ гэр бүл найз нөхдөдтэйгээ өнгөрөх цаг хугацаа. За тэгэл одоо бусад хүмүүс ингээл дуртай үедээ хөдөө яваал тий хэдүүлээ явъя гингүүл нөгөө гоё явж магаал. Тэнгүүд бид нарт бол яг үндэ бол одоо хүртэл надад тийм яг өссөн үедээ ингээл хөдөө явах ч юм уу те хамаадан садангуудаараа явах ч юм уу те цаансараар те ингээд очиж золгох яг үндэ тийм боломж одоо хүртэл надад хомс идэг хэдийгээр 10 жил болсон ч гэсэн тэгэхээр маш олон зүйл ардаа ер нь бол золиослдог цаг хугацаа тэрний ард те тэгээ одоо ингээл найз нөхөд ихэл зарим нь одоо ингээл одоо их цаантай болцсон уулздгүй ч гэдэг юм уу те тийм асуудал маш их гардаг шүү дээ те одоо тэгээд ер нь бол тийм байна те. За миний хувьд бол энэ ч өөрөө миний мөрөөдөл байсан байна. Ер нь гоё тий. Программистууд өөрсдийн гэсэн нэг платформтай болгоод ингээд бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг бол ер нь программист болгоны л нэг юм дотор байдаг зүйл тань. Тэгэхээр энэ мөрөөдлийнхаа дагуу явж байгаа учраас энэ бол миний хувьд ямар нэгэн байдлаар зовлон биш. Маш дуртай. Ажиллаа болгоод хоббигоороо тий. Миний бодлорынхаа амжилтыг хүмүүс айгу гоё зүйлтэй ингээл жаргалтай ч юм уу те айгу ер нь л айгу гоё зүйл гэж бодод юм шаа. Тэгэхээр миний бодлорынхаа амжилт өөрөө ингээд ардаа айгуух тийм одоо зовлон гэхин ч одоо хайшин те одоо нэг тийм одоо жишээ нь ингээд хүмүүсийн намдар түүх одоо ном зохиол уншиж хахад бол тэр хүмүүс хизээч байнгын ингэж амжилттай байж байгаа амжилтанд хүрээгүй маш олон зүйлийг ардаа золиосол цаг хугацаа ялангуяа цаг наргүй ажиллах тэрний дараа амжилтанд
бүрдэг юм шиг санагдсан. Амжилтанд хүрсэн ч гэсэн тэр хүмүүс одоо гэр бүлтэй одоо маш олон зүйлийг ардан золиос байдаг юм шиг надад санагдсан. Тэгэхээр тийм гоё одоо зүйл бол биш юм шиг байна. Тэгэхээр Миний хувьд миний зорж байгаа гол байгаа шүү дээ. Нэг юм миний амжилт бол би зүгээр маш олон хүнд л юм зөв хэв маягийг суулгаад тэндээсээ буцааж авдаг тэр гоё мессежүүд те одоо бол би өөрийгөө тодорхой хэмжээнд амжилттай яваа гэж үздэг. Тэр нь заавал санхүү мөнгөний хувьд ч юм уу карьерийн хувьд бол биш те. Зүгээр маш олон хүнийг цалинжуулж үзлээ те алдаж үзлээ, унаж үзлээ, дахиад босоод ирж харууллаа те зөндөл зүйл үзэж туулсаар л явна. Дуусаагүй, дуусах болоогүй хаа байсан те би өөрөө мэдчихэж байгаа. Зүгээр амжилт гэдэг нь хийж байгаа зүйлээсээ кайф аваад те тэрийгээ дахиад өргөжлүүлэх тэр гоё юм сэтлэн юм уу те нэг юм тийм л зүйл юм шиг надад бол санагддаг. Тэрнээс бас маш их золиос шаарддаг үнэн тий. Хийж байгаа зүйлээсээ кайф авах. Тэр наач аюу зүг байхгүй тий. Би бас яг тийм ерөн тэгэж боддог. Яг хоо би ч одоо яг дандаа ингэж жин зэнэртэй ажиллаж байгаа. Тэгэхээр амжилт гэж яг юуг хараад байна гэхэлэр нүдэнд харагдах үеэс одоо том машин ч юм уу, эсвэл алдар нэр ч юм уу. Тэр бол яг нүдэнд харагдах үеэс л хэсэг нэг одоо тэрний цаана юу болж байгааг гэдгийг та сая ярьлаа шүү дээ. Асар их бэрхшээлийг туулж байгаа. Өдөр болгоны дууштай байдал, өдөр болгоны хичээл зүтгэл, өглөө болгоны тэр цагтаа босоод одоо ажилдаа ярих, ажлаа гүйцэтгэх тэр болгон сахилах бод орж байгаа байхгүй. Тэгэхээр амжилт гэдэг бол одоо бүхэлдээ тухайн хүний одоо яг тухайн нэг зорьсон зорилгодоо хандж байгаа хандлагыг л ер нь зөв хандлагыг л хэлэх байх гэж миний хувьд бодод байгаа. Тэрнээс шууд одоо за мөнгөтэй нэг хараад энэ бол амжилттай хүн гэвэл бас өрөөсгөл ойлгох шүү дээ. Тэгэхээр яг саяны хэлдэг нэг энэ үйлдэлээсээ кайф авч чадчих юм бол тэр чинь бас амжилт болж байгаа. Дараагийн үйлдэлээ хийх сэтлээ аваад тийм мотивац аваад өөрийгөө мотивацжуулаад улам ингээд урагшлаад. Тэгээ би бас ингэж боддог байсан. Би ч нэг маш олон жил ингээл залууч байсан. Туристийн байраар ингээл явахгүй. За тэгээд одоо байранд орчвол аз жаргалтай болох юм шиг хальт ингээл бодож байгаа л өөртөө ярина штэ. Гэхдээ тэгээ миний одоо байгаа нөхцөл маань аз жаргалгүй би амжилтгүй гэсэн үг гэд өөртөө ярьж байгаа байхгүй. Үгүй маа. Би туристийн байранд байгаа ч гэсэн энэ цаг хугацаагаа яг одоо гэр бүлдээ ажилдаа зарцуулаад ингээ явж чадсан юм л энэ өөр амжилт юм байна. Тэгээ хийх зүйлээ тултран хийгээ явах юм л угаасаа өссөн үсээгүй авах зүйлээ авдаг юм байна гэдгийг одоо маш сайн ойлгосон. Тэгэхээр л ингээл өдөр тутмынхаа л одоо хийх ёстой тэр жижиг үйлдэлүүдийг тасралтгүй хийж явсны хүчин тус өнөөдрийн нэг таймли гэдэг платформ цаана 17 залуучууд ингээд ажиллаад бүтээгдэхүүн болгоод ингээ гараа явж байгаа нэг зүйл юм болов гэж. Уйтгартай. Амжилт бас их уйтгартай. Өдөр болгон нэг зүйлээ давтаж хийдэг тий. Өдөр болгон өглөөрт босдог, оройтож харьдаг ч юм уу тий. Нэг зүйлээ яг үргэлжийн ингээд тууштай нэгдэг бол өөрөө уйтгартай санагддаг. Тэр уйтгартай зүйлээ даваад ингээд цаашаа явахаар дараагийн сэтэл маань төрөөд ингээд дахиад илүү их ажилт юм болов би бас ингэж бодлаа. Миний хувьд яг түрүүний өөр чинь хэлсэн шүү дээ. Тэрийг болохоор би нөгөө нэг подкаст ер нь их сонсдог нөгөө ялангуяа нөгөө хамгийн хэрэгтэй зүйл нь юу байсан бэхээр түрүүний нөгөө өөрөө хэлдэг шиг don't work in your company, work on your company буюу одоо компанийнхаа дотор биш гадна дээр нь одоо яг өвчлөх юм л те. Ер нь компанийнхаа төлөө тий. Тэгэж тэрийг тэр зөвлөгөө бол айгүй чухал юм лээ. Тэгжээж энэ компани маань хөгжин дэвшлэн. Тэгэхээр одоо тэр зөвлөгөө л ер нь миний хувьд айгүй үнэтэй зөвлөгөө байсан. Одоо миний хувьд гэх юм бол би ч одоо 2008 онд юм уу. Маш хүнд өвцсөн байхгүй. Одоос нэг 16 жилийн өмнө. Тэгээд ер нь нэг 80% 20% л идэх магадaltaй нэг тийм нэлийн хүнд өвцсөн. Ингээд өдөрт ингээд 15 шиг юм уудаг. Нэг дороо. Хажуудаа ингээд барины шилтэй ингээд 1 литрийн ус тавьчихсан. Энд хяналтанд ингээд уудаг. Уушигны өвчин байхгүй. Тэгээд өдрөө болгон ингээл 6 сарын турш тариулна тэр чинь сүултээ зүү хүртэл орох байлна. Эйг өөрцөө 2 жилийн турш өдрөө болгон ихлээр 9,000 гаруй шиг юм уусан байдаг. Тэгээд анх хэмжлэгээ эхлэж байгаа тэр ч одоо хэцүү шүү дээ. Үеийнхэн маань ингээд сургууль соёлдоо ингээд сураал гоё ингээд яваал гэдэг. Би тэнд 2 жилийн одоо шорон хашаа хэцүү газар ингээд ганцаархан нөгөөр ингээд байх гад байдаг. Тэгэд манай нэг хичээлжээс ахгүй нахцгийч. За одоо нэгэн тийм асуудал болсон. Тэгэхээр хоёулын ямарчсан даваа гарна. Тэгэхээр номыг нөгөө хойш нь татчихээж хол харагдаг. Тэр чиний хувьд зөвөр нэг тэр үеийн л ирсэн байна. Даваа гарах хэрэгтэй гэж тэгжсэн. Тэгээ 2008 онд дэмжлэгээ эхлээд 11 онд 3 жил үргэлжлээд дуусаад ингээд яг эрүүл болоод ингээд гарч ирсэн. Тэр юу байнга бодогддог байсан. Тэгэхээр
одоо ч гэсэн тэрийг бодож явдаг. Зарим үед ингээ хүний амьдрал дандаа ингээ дэшээ байхгүй шүү дээ. Хаяа зогсно, хаяа бүр доошоо хойшоо явна. Тэр үед нь хүлээцтэй байх хэрэгтэй. Хаяа нэг хойшоо харах хэрэгтэй байдаг юм шиг байна. Тэгээд магадгүй тэрний дараа шийдлүүд олддог юм болоо гэж боддог. Одоо ч гэсэн тэрийг баримтлал явдаг. Тэгж чадсан мундаг байна тий. Өвчнөө даван туулахаар хүн бас юм өөр менталитетэй болдсон юм шиг надад санагдчих. Тийм ээ. Хүнд нэг тийм өвдөн юм шиг байгаа тий. Яг юу ч хол Одоо хоошин татдаг ч юм баггүй тий. За би одоо ингээд жилийн өмнө хоошин татагдсан байна л та. Тэгээд хүн яг өөр хүүхдэл боддог. Яг өөр хүүхдээ бодоол тий. Миний ээж ковид орноос сурсан баггүй. Ерөөсө гинтийн зүйл болол ерөөс баяртай ч байж ерөөс амжааг өнгөл явцсан. Тэгэл би одоо өөр юм залуухан юм хүн байж ч хүүхэд манд их үлдчихвэл яана тий. Тэгэж бодоод тэг нэг эргүүлээд харахаар бурхан болсон гэр бүлийн ойр дотны хүмүүсийн үг бүхэн сургаал байсан мэт юм л. Тий. Facebook руу нэг ороо харахад хүртэл ингээ вол дээрээ шеэрлж байгаа. Одоо ингээ бид нар эмээ үгийн ингээ харахаар сонсон юм шеэрлцэн гэл инээдэг тий. Яг дараа нь ингээ ороо харахаар бүх үгэн сургаал. Бүх хүний чамаг гэж бодож байгаа хүн л чамд санаа тавьж өглөх тий, зөвлөх, хайрлах янз бүрээр санаа тавьдаг. Яг үндэ манай уулзсан уулзаагүй хамаагүй хүн бол гэл ингээл тий сайн уу баяртай гэл өнгөрдөг. Тэгэхээр яг чамаг гэд үг хэлж байгаа хүний үгийг нэг 2 минут ингээд тогтож суугаад өдрөө нь хараад сонсчвол тэр болгон зөвлөхөө дагаа явж идэв юм санагддаг. Окей. Бараг кино болчихгүй бид нараа. Уйлчихгүй чи. Харин тий. Би амар ойлгож би уйлчих. Тий. Яг хоо гэхдээ энэ одоо асуулттай холбогдох юм болов. Миний хувьд бол яг хоо одоо ингээд сүүлийн үеийн залуучуудаас маш их ажиглагддаг. Уулзж байгаа найз нөхөд ч бас тэгэж ярьдаг хүмүүс маш их байдаг. Нөгөө work life balance гэж сүүлийн үед маш их ярьдаг боллоо шүү дээ. Гэхдээ миний хувьд болохоор Улаанбаатарт 2006 онд би чи оюутан болоод ирж ирсэн бол. Тэгээд тэрнээс хойш миний хувьд бол work life balance гэж ер нь бол огт байсангүй. Одоо ч байхгүй байна. Эсвэргээр бид нэр ингээ балансаа барих гээд байгаагаараа өөртөө илүү их стресс төлөх юм гэдгийг би ойлгосон байгаа байхгүй. Харин бид нар нөгөө work life гэдэг чинь бол нэгдэл юм аа. Harmony гэж ярьдаг байгаа. Нэг бүр яг ингээд амьдрал дээр ингээд туршаа явж байгаа. За би одоо жишээ нь 8 цаг ажиллаад 8 цаг гэртээ зарцуулаад 8 цаг амьдрал дээр хизээч тийм юм байхгүй. Гэртээ байж байгаа байжлаач их тохиолдол гарна. Амралтын өдөр байж гинт ажиллаа их тохиолдол гарна. Юу 8 цаг эхний стартапаа байгуулсан явж байхад доотл нь 12 цаг тэгээд 20 цаг ингээл ажилдаг байсан үе зөндөө байна. Гэхдээ гэртээ цаг хугацаа зарцуулж байгаа зүгээр энэ бол ингээ энэний нэгдэл. Тэгэнгүүт сүүлийн үеийн залуучууд хит нөгөө нэг work life balance гэж нэг инстаграмаар дүүрэн гой хүмүүсийн рeel хараад гадаад аялал хараад тэгэл ингээл гадагшаа явах гал Монако болохоор иймч машинтай, тийм машинтай, тэдэн төрөмж цалинтай, тийм жобст манаас тэгэж ажиллаж гин гэд. Эхлээд ердөө тэр нэг нэгдлийг нэртэй амар сайн ойлгох хэрэгтэй. Миний хувьд тэгэхэд яг 30 сая өнгөрсөн жил л би анх удаа баг гадагшаа аялж үзэж байгаа байхгүй ажлагныгаа бүгдийг нь аваад 14 залууг аваад хайнаа нь яваад ирсэн. Анх удаа ингээд аялж авах чийтэй. Гэхдээ би хизээч харамсаагүй. Ягаад тэгэхээр болох юм нь болох цагтаа болдог. Хүн хүний нөгөө цаг нь өөр цагт байдаг байхгүй юу тий. Тэрийг ингээд гоё ойлгочих юм бол энэ сүүлийн үед байгаа залуучууд маань хэн нэг хараад өөрийгөө ингээд илүү стрессдүүлээд илүү доош ирэх гэж юм уу одоо тийм байдлаас салж бодож чадах юм болоо гэж миний хувьд хардаг байхгүй. Тэгэхээр одоо хүлээн зөвшөөрөх нь одоо хайшийн зүгээр энэ бол нэгдэл юм а гэдгийг ойлгочвол тэгэл чи ажилласаа хийгээд гэр бүлдээ зарцуулах цагаа зарцуулаад тэгээ ингэ явж байгаа юм л угаасаа хүн асуудалгүй дэшээ. За би Booklog гэх үү. За Booklog компани маань 10 жилийн өмнө байгуулагдсан. Үүсгэн байгуулагч маань энэ цагаан бүсгүүмэн сууж байна. Тэгээд яг хөргөлтийн цогц үйлчилгээг шийдээд одоо Монголд анхдагч компаниудын нэг байгаа. Book гэдэг юунаас нь болоод угнаас нь болоод номын хөргөлт гэж хүмүүс боддог юм шиг уул нь бол дан ном бол биш юм байна. Тэгээд маш олон хөргөлтүүдийг хийх боломжтой юм газар байгаа. Хотын хаан чурган 6,000 төгрөг. Одоо таксигаар бол хизээч 6,000-аар бол юу ч хөргөлтгүй. Би ч өөрөө хөргөгдөхгүй. Тэгэхээр 6,000 төгрөгд бол маш бага үн. Тэгээд олноор нь юмаа хөргөдөг. Одоо жишээлбэл манай хоол хөргөлт байгаа шүү дээ. Бид манад ингээд 5 жолооч ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр бас магадгүй эргүүлээд өөртөө чи холбогдоод дахиад өөр хэмжээнд ярих юм бол 6,000 төгрөгөөр хөргөлтийг шийднэ гэдэг бол өстой гоё үйлчлэгээ. Дуртай. За би
тэгвэл одоо кетог хэлцүүлсэн шүү дээ. За окей. За манай Jasmine-ийн хувьд гэх юм бол одоо кето 2019 онд үүсгэн байгуулагдсан юм байна. За би яг өөрөө сүүлийн 2 жил ингээ фитнесийг явж байгаа. Тэгээ фитнес хийж байгаа хүмүүсийн донд нэг тулгардаг асуудал нь эрүүл хооллох, цагаар хооллох, тэрийгээ хийх гэдэг чинь маш их асуудал байдаг. Тэрийгээ хийж чадахгүйгаасаа болоод фитнесээр явах зөөр нэг эрүүл мэндийн асуудлууд гардаг. Тэгээ анхдагч гэдэг бол өөрөө философийг ойлгоод тэрийг төвөөгөө явж байгаа юм байна. Одоо тэрнээс хойш бол танад төстэй 10 орчим газрууд гарч ирсэн гэж штэ. Тэгэхээр кето хоолыг одоо 41,000 төгрөгөөр гэрийнхээ үүдэнд 5-7 цагийн хооронд хүлээж авах боломжтой юм. Маш гоё платформыг бизнес модельийг бүтээсэн байна. Баярлаа. За таймлигийн хувьд за надад буусан зүйл юу гэхээр одоо бид нарт өнөөдөр 4,000 төгрөгөөр юу авч дэлгүүр ороод юу авах боломжтой лээ те. Бараг л боломжгүй шахав штэ те. Тэгэхэд 4,000 төгрөгөөр одоо тэр бизнес эрхлэгчийн маш том асуудлыг шийдэж өгч байгаа. За тэгээ ямар ч төхөөрөмжгүйгээр өөрийнхөө гар утсан дээр аппликейшн суулгаад тэгээ тэр том асуудлыг бас шийдэж өгч байгаа. Тэр цаг бүртгэлийн аппликейшн таймли болно гэхээр одоо Амар шийдлээ. амар шийдвэр байна тий. Одоо энэ компанид өрсөлдөхөд маш хэцүү одоо ихэнх урд нь бол бид нар ингээд нэг заавал нэг тоног төхөөрөмж аваад тий ингээд хан дээрээ байрлуулаад нөгөөтгөн дээр Одоо тэр ингээд тэр бол нэлээд болоод байгаа шүү дээ. төлөв болж штэ тэр юм маш гоё шийдсэн шиг технологийн шийдэл байна. Бизнес цэгийн мэн сэтгүүлээс манай дээр зүгээр гинтэл нэг ороод ирсэн байхгүй юу. Нөгөө кафе дээр маань тэгээд ийм амт гээд болон байна. Энэ дээр ингээд танахыг онцолж байна. Тэгээд бусад газруудаас ялгарл айгу өндөр юм байна. Одоо тэнэ. Тэгээд яг л ингээд бидний байдаг хоолны гудамж нь ингээд 14 хоолны газар байгаа. Тэгээд яагаад биднийг зорж ирж байгаа тэр ялгарлаа тодорхойлсон нэг таалагдсан юм шиг. Тэгээ анх тэр болонд орсон. Тэгээ ингээд санал тавиас үлдээ цэник уулзалтанд оролцдог боллоо. Тэгээ BBN-ийн уулзалтуудад ордог боллоо. Тэгээ ингээд надад одоо би ганцаараа хиймээгээд байгаа шүү дээ. Жоглуулаа олон хүний алдаа болон оноо бүгдийг ингээд сонсох нэгэнд ороос суралцах маш олон боломжтой санагддаг л да. Одоо тэр нөгөө аппликейшнаас хичээлүүдийг үзсэн үү тий. Тэгээ би одоо тэр хичээлээс зөндөө юм сурч авлаа тий. Нэрээ бас юм байдаг шүү гэдгийг сануулж өгдөг тий. Маш олон хүмүүстэй танилцуулдаг. Нетворкинг бол маш чухал бизнес хийж нетворкинг. Хамгийн анх бол нэг бизнес цэник конференцт анх орж ирсэн. Яг л нэг бүтээ засаал таймлигаа бүтээгдэхүүнүүдээ бизнес эрхлэгч нарт танилцуулах. Тэгээ манай философи анх хүн хаан цуглаж ин тэнд л очих хэрэгтэй гэдэг юм философи байсан. Яг тэгэхээр миний өмнөөс гараад тэрийг танилцуулаад яриад энэ тэнд очиж бүгд төгсраач юм уу магадгүй тэр сошиал инфлюенсерүүд нь миний өмнөөс хизээч хийхгүй байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр миний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл би өөрөө хүрээлэлд хийх ёстой мань гэдэг зүйлийг барьсан. Манай ажилтнууд очиод хүрээлэлд хийх гэхээс илүү би өөрөө хийх ёстой байгаа байхгүй хамгийн түрүүнд хин хийх ёстой гэхээр би өөрөө хийх ёстой. Тэгээ ингээд судалж авч байгаа за BBN гэж байна. Бусад өөр одоо нэтворкнууд байна. Тэр нэтворк бол бизнест бол одоо хамгийн чухал. Таймли анх ердөө 3-4 сарын хугацаанд 3 сарын хугацаанд юм 300 орчим байгууллагад болж тэр зүгээр яг цэвэр нэтворкинг л хүчээсэн. Хамгийн түрүүнд гэхдээ мэдээж өөрийн хүрээллүүд байсан. Хамгийн түрүүнд танил талууд руугаа бүгдэн рүү ингээд мессеж явуулсан, очиж уулзсан, хаалгын тогшсон. За тэгээд энэ тентхийн ивентүүдэд оролцсон. Тэгж явж байгаад анх бизнес цэнигийн ивентэд оролцоод ийм BBN гэж байт юм байна. Одоо сар болгоны бизнес цэнэгт орж байна. Тэгээд жил болгон болдог бизнес конференцнаас бид нар бас ороо явдаг. Тэндээс үл ер нь заавал оролцож явах хэрэгтэй гэж бол миний хувьд бол одоо ингэ явж байгаа. Ялангуяа одоо бизнес эрхлэгчдийн нэтворк тим юмд одоо бид нар заавал хамрагдчих явах хэрэгтэй. Тэгжээч бид нар хүрээлэл манд хэлнэ. Хүрээлэл бид нар одоо ингээд өнөөдөр жишээлбэл ингээд BBN-ийн ачаар гурлаа ингээд илүү ойр танилцлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бид гурав ингээд би энэгээ илүү ойр танилцсан. Мэдээж хоёр өөр хүмүүстэй уулзсан. Хүрээлтийн компани онлайн бизнес эрхлэлтэй хүнтэй таарах юм бол ингээд тий надаа ийм таньдаг хүн байгаа эднийх найдвартай 10 жил болж байгаа шүү дээ гэд холбоод өгье гэл тэгэн шүү дээ. Та хоёр тэгнэ шүү дээ тий. Ингээд жишээлбэл ийм бизнес хоолыг эндээс авах юм байна гэдэг уусаа тий. Би одоо ажилчдын цаг бүртгэлийн асуудлаа энэ ч шийдэх юм байна тий. Зарим нэг хүрээлтийг ишээ ярих гэж байна л та. Ерөөсөө тийм байхгүй. Би энэсээ суралцсан, би энийгээ бизнесийг таниулна. Тэгээд бид нар бас цагийг бас тий ингээд ажлаа ингээд би энэсээ суралцсангаа гоё нөхөрлөл бий болох тий. Тийм зөндөө бол өөр хүрээлэлд орох шаардлага байдаг шүү. Яг ингээд нөгөө комфорт зонд орчоо тий. Яг л ингээд тэрүүхэн тэр хавьдаа сэтгээд ингээд цаашлах боломжгүй гацсан өдрүүд, үеуд энэ төр байдаг штэ хүн тий. Тэр үед бол бас их
гой санагдсан тий. Одоо хүмүүс ингэдэг ч та хурдан явъя гэвэл ганцаараа хол явъя гэвэл олуулаа. Яв тий. Бизнес бол MLM баггүй юу? Multi level marketing тий сүлжээ баггүй юу? Сүлжээ. Сайн мессежийг бид нэр 2 хүндэл төгөөд юм байна л да. Жоохон муулсан муу үйлчлэгийг бол 10 хүнд муулж ярих тийм энергитэй байдаг. Тэгэхээр тэр 2 сайн хүнтэйгээ би өнөөдөр ярьчлаа. Та хоёр цаашаа дахиад 2 яриад явна. Ерөөсөө л энэ сүлжээгээрээ бид нар бизнес хийж байгаа. Бид контент бүтээгчтэй одоо юу гэдэг ингээл маш олон хүмүүстэй хамтарч ингэж ажилладаг ч гэсэн яг ингээд эзэн тий үсгэн байгуулагч яг өөрөө яваад өөрөө юмаа танилцуулаад ингээр өөр хэмжээнд л явдаг л та. Миний санаа бол тийм. За тэгэхээр ярилцахад танилцахад таатай байлаа. Анхны дугаартаа бас урьж оролцуулсан. Үнэхээр бэлэгшээгээд маш дуртай хүлээж авч ирсэн. Баярлалаа. За баярлалаа.